Ер нь таны бодлоор Чингис хаан яагаад амжилттай байсан? Ямар амар асуулт вэ? Энийг би хэлчих юм уу тэгээд Та ер нь өөрөө юу гэж бодож байна? Чингис хаан бол хизээч итгэлээ алдаагүй. Хизээч итгэлээ алдаагүй. Итгэл өгсөн, түүнд итгэл өгсөн тэр хүнд зорьсон зорилгынхаа төлөө бүх хүмүүсээ суралцаж нээлттэй сэтгэж чадсан. Хизээч итгэлээ алдаагүй. Энэ Монголыг эргэж хүчрэхийг болгоно. Эцгийн хаан одоо бишөө гэх юм уу? Авна. Утарсан улсаа эргүүлж нэгтгэх нь энэ хүсэл эрмэлзэл, хүсэл зориг, итгэл үнэмшил энэ зүйлээсээ хизээч ухраагүй дандаа л урагшаа хараад алдаа хийгээд үлдээл энэ бодлонд алдаагаа давтахгүй байхыг хичээгээл явсан гэж би дүгнэж хэл. Тэгээд цааш нь дэлгэрүүлж ярих юм бас их юм байна. Гэхдээ ийм л хэлэхээр